За сайн байцгаана уу? Пастор Болд байна. Тэгээ бид бүхэн аз жаргал төрөх зам семинарыг эхлүүлсэн байна. Аз жаргал гэдэг бол хүн болгоны хүсдэг зүйл. Гэхдээ аз жаргалыг бид дутуу үнэлж болохгүй. Аз жаргал бол хамаагүй байдаг, эсвэл зам дээр хөвтчээдэг зүйл биш. Бид нар аз жаргалыг авахын тулд хичээх хэрэгтэй. Аз жаргал бидний зан чанартай адилхан. Бидний зан чанарыг төлөвшүүлэхэд олон зүйл шаардлагатай адилхан. Аз жаргалыг авахын тулд бид олон зүйлсээс анхаарал хандуулж, олон зүйлсийг бид зөвөр ойлгож, тэгээд зөв зуршлуудыг бий болох хэрэгтэй. Гэхдээ та бүхнийг аз жаргал төрөх зам энэхүү семинараас аз жаргал яг юунд очтыг бэ гэдгийг ойлгож аваад аз жаргалыг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд та бүхэн бидний аз жаргал төрөх зам семинарыг үргэлжлүүлэн үзсээр байгаарай гэж урьж байна. Өнөөдрийн сэдэв бол дэлхийн сүүлчийн шөнө гэдэг нэртэй сэдэв. Та бүхэн гамшиг ирүүл яах вэ гэж бодож ирсэн удаа бий юу? Жишээ нь 2012 оны 12 сарын 21-нд дэлхийн сүүлнэ гэсэн ийм бодол санаа хаасайгүй үүсэж телевизээр, киногоор дамжуулан тэгээд бол нэлээд хүмүүс дэлхийн сүүлүүл яах вэ гэдэг ийм ярилцлагыг хийж эхэлсэн. Зарим нэг хүмүүс нь бол дэлхий яахаггүй 12 сарын 21-нд сөннөө гэж бодож ирсэн. Тэгвэл түүхэнд ийм явдал болсоор ирсэн. Цаашиж гисэн бий болно. Тийм учраас та бүхэн аль нь яг үнэн хэлж байна гэдгийг хизээ дэлхийн төгсгөл ирнэ гэж бодож байгаа гэдгийг дүгнэхийг хүсэж байгаа бол өнөөдрийн бидний энэ хүү семинарт анхаарал хандуулаарай гэж төсөж байна. За тэгэхээр 1938 онд Бен Карсон гэдэг нэртэй нэг алдартай радио нэвтрүүлэгч байсан. Тухайн үед бол телевиз байгаагүй, хүн болгон радио ашигладаг байж. Радио бол яг л орой болгон телевизээр асаадагтай адилхан айл гэр бүл тойрд суугаад радиог асаагаад тэгээд бол болсон үйл явдлуудыг мэдээ тэгээд бас уран зохиолын яг л кинотой адилхан өдөржингөө сууж сонсож тэгээд тухайн үед юу болж байгааг бол сонсож мэдэж болдог тийм нэвтрүүлэгүүд байж л дээ. За тэгтэл бол Халлоуины баяр буюу нэг үгээр хэлэх юм бол чөтгөрүүдийн баяр гэх юм да. Америкт тэмдэглэдэг ийм баярын өдрөөр тэрээр бол хүмүүст их онцгой сюрприз барихаар онцгой нэвтрүүлэг бэлдсэн байна. Тэгээд тэрээр нэвтрүүлгээ эхлэхдээ янз бүрийн дуу чимээ гарган тэгээд Нью-Йорк хотлоо бол хар гаригийн хүмүүс дайранд довтолж гин гэсэн ийм нэвтрүүлэг хийсэн. Тэрээр нэвтрүүлгээ үнэхээр сайн зохиомжилсан. Тэгээд бол сонсоход үнэхээр яг л гадаа дайн дажин болж байгаа мэтэр дуу авиагаа бол монтажлсан учраас тэр болж байгаа үйл явдлыг за би та бүхэнд сонирхолтой нэвтрүүлэг биш харин болж байгаа үйл явдлын мэдээллийг дамжуулж байна гэж хэлсэн. Тэгэл хар гаригийнх нь орж ирэл Нью-Йорк хотыг бол эхнээс нь ахвал устгаж эхэлж байна гэл ингээл яриад ихсэн. Америкт яриа юу гэж ойлгосон бэ гэхээр бол хар гаригийнх нь дэлхийг эзэлж байна гэж ойлгосон. Тэгээд хүмүүс нэвтрүүлэг сонсож байгаа зарим нэг нь айсандаа бол гэрээсээ гарч нуувчнд бол орж эхэлсэн. Тэгээд тэр хүн нэвтрүүлгээр хар гаригийнх нь дэлхийг эзэлж авахын тулд хор дутаа цацж гинэ гэсэн ийм мэдээлэл явсан. Зарим нэг хүмүүс бол гэрээсээ гангүйж байгаа зүйлсээр ам хамраа таглан тэгээд бол яаж энэ аюулаас зогтоох вэ гэд сандарч эхэлсэн. Зарим нэг нь бол аз болж хорт утааны багтаа байж түүнийгээ зүүлсэн. Зарим нэг нь бол шууд амиа хорлохоор шийдсэн байгаа. Тэгээд харамсалтай нь энэ түүхийг зарим нэг хүмүүс бол бодтой гэж бодсон учраас үнэхээр тэрхүү түүхээс болоод тэрхүү нэвтрүүлгээс болоод амиа хорлсон байдаг. Тэгээд маргааш өдөр нь үнэхээр Америкийн улс даяар энэ үйл явдал үнэхээр гамшиг дагууллаа гэж сонин дээр бол олон нийтлүүд гарч эхэлсэн. Мэдээ гарч эхэлсэн. Тэгээд нэвтрүүлгийн эзэн болох Карсон уучлаарай. Би энэ хүн нэвтрүүлгийг зүгээр бодит байдлаар дүрслэн хийсэн. Тэгэхээр энэ үйл явдал бол бодитоор болоогүй гэж хэлсэн. Олон хүмүүсийн хувьд бол энэ үйл явдал дэлхийн төгсгөлийн өдөр боллоо гэсэн айцыг дагуулсан. Яг энэ үед хүмүүс юу болж байна вэ? Яагаад ийм зүйлс болох болов? Энэ үйл явдлын дараагаар юу болох вэ гэж айж мэйчгэлсэн. Өнөөдөр ч гэсэн бид бүхэн маш эзэгтэй цаг үед амьдарч байна. Өнөөдөр бидний эргэн тойронд олон зүйлс тохиолддог. Зарим нэг нь бодож магадгүй. Өнөө үед ийм зүйлс дахин тохиолдохгүй байх уу гэж бодож иж магадгүй. Гэтэл өнөөдөр бид бүхэн хэвлэл мэдээллийг үзэх юм бол
Хэрвээ бид бүхэн эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг ажиглах юм бол гинтийн санаандгүй бидний төсөөлөлд багтахгүй тийм үйл явдлууд өдөр болгон явагдсаар байна. Тэгээ бид бүхэн юу гэж бодож байгаа нөхдөр бол нэр энэ дэлхий чинь гэхтэр цаашаа оршин тогтноод хэцүү болцсон юм шүү. Хизээ язуугүй энэ дэлхий өөрөөрөө сүнөөж болох юм биш үү гэсэн тийм айдас давтагддаг. Тэгэхээр бол хаасайгүй улс орнууд хүчээ харуулахын тулд цөмийн зэвсгээр хөөцөлдөг болсон. Бид сайн мэдж байгаа Өмнөд Солонгос гэдэг улс байна. Өмнөд Солонгос гэдэг улс бол одоо цөмийн зэвсэгтэй болохын тулд их хичээж байна. Дээрээс нь бол Дундад Азид, Иракт, одоо Иранд цөмийн зэвсгээс хөөцөлдсөн ийм улс орнууд бол олон гарч ирсэн. Эдгээр улс орнууд өөрсдийнхөө эрх ашиг хамгаалахын тулд бид хүчтэй зэвсэгтэй болох ёстой гэж боддог. Тэгээд энэхүү хүчтэй зэвсгийг нь бодоод тооцоолоод үзэх юм бол энэ дэлхийг бараг 13 дахин сүнөх хүч хэмжээний их хэмжээний зэр зэвсгийг энэ дэлхий аль хэдийн нөөцөлсөн. Тэгэхээр бол хэн нэгэн хүн буруу үйлдэл хийхэд л энэ дэлхийг сүрэхэд бэлэн болсон байна. Тийм учраас бол дэлхийн төгсгөл сүрэл гэдэг бол биднээс хол биш юм а гэдэг тийм бодол бидэнд төрж эхэлж байгаа. Мөн дээрээс нь цаг агарын одоо өөрчлөлтүүд болж байна. Энэ дэлхийд хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болоод хүмүүсийн шунлаас болоод энэ дэлхийг бол үнэхээр их цөлмөгдөж эхэлсэн. Хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болоод дэлхий бол одоо дойтож, муудаж, үүний үр дүнд дэлхийд их эвгүй ер бусын одоо сонин хачин үйл явдлууд болдог байсан. Хаасайгүй бид бүхэн гамшигуудыг харж байна. Жишээ нь бол газар хөдлөлт идэвхжилт бол улам ихссэн. Өнгөрсөн 10 жилдээ тэрний өмнөх 10 жилийг харьцуулж үзэх юм бол газар хөдлөлтийн давтамж нь улам илүү ихссэн байгаа тооцоо гарч идэг. Хаасайгүй байгалийн гамшигуд гарч иж байна. Уур усны гамшиг, гал, байгалийн олон ер бусын гайхам одоо сонин гамшигуд бол бий болж эхэлж байна. Энэ болгоныг ажиглан харсан хүмүүс юу гэж бодож байна гэхээр бол дэлхий ер нь юу болоод байна? Өнөөдөр тийм ч учраас дэлхийн одоо экологиг тэнцвэртэй хадгалах, байгаль орчинг хамгаалах ийм хөдөлгөөнийг үүсгэж эхэлсэн. Яагаад гэхээр тэр хүмүүс дэлхий удахгүй ийм байдлаар явах юм бол сүлж магадгүй гэсэн ийм бодолд орсон. Гэхдээ бидний буруу үйл ажиллагаанаас болж өнөөдөр юу ч тохиолдох болцоотой болсон. Мөн дээрээс нь үзэл баримтлалын зөрчилдөөнөөс болоод хүмүүс биеийн дайсагнах болсон. Хорвоо дэлхийн уг нь бол уужим. Хүмүүс бидэнд бол орон зай хангалттай байна. Гэвч үзэл бодлоор зөрчилдсөн учраас бид энэ дэлхий дээр хамтран амьдрах боломжгүй болсон юм шиг тийм үйл явдлууд ч гэсэн олон гарч байгаа. 2011 онд дэлхий дахинд их том сэрдгэлсэн дэлхий дахиныг сэрдгэлсэн үйл явдал болсон. Энэ үйл явдал бол Америкийн нэгдсэн улс руу давталсан халдлага байсан. Жирийн иргэд 3000 гаруй хүмүүс нэг өдрийн дотор бол амиа алдсан. Ингээ бодоод үзэхэд бол бидний амьдарч байгаа цаг үе бол маш игзэгтэй, маш их аимшигтай. Өнөөдөр юу ч тохиолдож магадгүй ийм цаг үед бол бид амьдарч байна. Тэгэхээр Библи ирээдүйн тухай юу гэж зөвгөнж байна? Библи удахгүй юу болно гэж хэлж өгч байна. Энэ талаар цөмөр өнөөдөр судалцгаая. Гэхдээ энэхүү хичээлээ бид бүхэн итгэл найдрыг алдах биш, харин улам илүү итгэл найдвартай болох тийм сайхан мэдээг олж авах бол Библи бол итгэл найдрын ном. Бидэнд итгэл найдрыг өгдөг ном. Яагаад гэвэл Бурхан энэ номыг бичүүлэхдээ бидэнд итгэл найдрыг өгөхийг хүссэн. Энэ итгэл найдар нь зүгээр нэг өнөө маргаашийн итгэл найдар биш, харин мөнхийн итгэл найдар байх юмаа гэж хэлсэн байна. Есүс дагалдагч нартай хамт уулын орой дээр сууж ирсэн. Тэгээд дагалдагч нар ирээдүйд юу болох вэ гэж асуухад Есүс дагалдагч нартай хандан ийхүү хэлсэн байдаг. 2000 жилийн өмнө Есүс ингэж хэлж байна. Та нар зүрхээ бүү зов. Бурханд итэг. Мөн надад итэг. Миний эцгийн гэрд орон байр олон бий. Хэрв тийм биш байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлтгэхээр явна гэж хэлсэн. Хэрв би явж та нарт орон байр бэлдвэл би дахин ирнэ. Та нарыг би өөртөө авна. Би хаана байна? Та нар мөн тэнд байх болно гэж Иохан номын 14-ийн 1-3 дахь ишлэлээр хэлсэн байна. Тэгэхээр Есүс энэ ч дагалдагч нартай хандан та нарын санааг зовох олон зүйлсүүд бий болно шүү гэж хэлсэн. Би та нарт дэлхийн төгсгөлийн цаг үед юу болох вэ? Ямар шинж тэмдэг үзэгдэх вэ гэдгийг хэлж өгье гэж зөвгөнсөн. 2000 жилийн өмнө Есүс дэлхийн төгсгөлийн тухай зөвгөнсөн. Дэлхийн төгсгөл ойлгох тусам юу болох вэ? Ямар их гамшигуд давтамж нь нэмэгдэх үү гэдгийг хэлж өгсөн. Тэгээд тэрээр хэлсэн байна. Та нар битгий санаа зовоорой.
Яагаад гэвэл би та нарт зориулан гэр орон бэлтгэр явж байна. Дэлхийн төгсгөл ирэх үед би та нарыг энэ дэлхийн сүрлээс хамгаалж авч явах болно гэж амласан. Тэгэхээр хэрвээ та бүхэн энэ дэлхийн ирээдүйн талаар санаа зовж байгаа бол, айж имэж байгаа бол та бүхэн Библиэд анхаарал хандуулан Библиэс итгэл найдрыг авах боломжтой. Та хинч байсан бай? Ямар ч амьдралтай байсан бай? Бурхан танд туслахад бэлэн байна. Туслахыг хүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол түүхэнд их чухал үйл явдлыг цөмөр. Тэгээд судлан үздэг. Есүс энэ дэлхийн төгсгөл ирэхээс өмнө олон үйл явдлууд болно гэж хэлсэн. Гэхдээ дэлхийн төгсгөлийн цаг үе хизээ болох вэ гэхээр бол түүний дахин ирэх үед гэж бол хэлсэн. Есүс энэ дэлхийгээс буцахтаа амласан байдаг. Би удахгүй дахин ирнэ гэж хэлсэн. Дахин буцаж ирэхдээ энэ дэлхийн бүх гим нүгэл асуудлуудыг шийдэхэр ирнэ гэж тэр хэлсэн. Тэгээд дахин ирэхийнхээ өмнөхөн энэ дэлхий гажуудж, дороотож маш олон асуудлууд үүснэ гэж хэлж байна. Энэ бүх асуудлуудыг нэмэгдэж одоо хэрэг сэтрэх үед нь та нар удахгүй намайг ирж байна. Миний орон байр бэлдсэн. Та бүхэнд өгөх тэр цаг үе ойрцсон байна гэдгийг мэдэж аваарай гэж хэлж байгаа. Тэгэд Есүс энэ талаар зөвгөнсөн. Есүс яагаад дахин ирнэ гэж амласан юм бэ? Түүний дахин ирэлт нь ямар зорилготой байв? 2-р Тимот номын 4-р бүлгийн 1-р ишлэлдэр 2-р Тимот номын 4-ийн 1-ээс 1-р ишлэлдэрээс Бурхан бол амьд ба өхөксдийн шүүгч гэж хэлсэн. Тэрээр Есүс Христийн оршихуугаар дэлхийг шүүхээр ирнэ гэж хэлсэн. Олон хүмүүс шудраг байдал хаана байна гэж асуудаг. Яагаад муу юм хийгээд байгаа хүмүүс нь амжилтанд хүрээд сайхан амьдраад байдаг. Харин үнэн зөвөр амьдарч байгаа хүмүүс нь дороотож, буулж хэцүү амьдралд амьдарч байна. Шудраг бис энэ дэлхийд бид яаж амьдрах юм бэ? Шудраг байдал оршин тогтнох юм уу гэж асуудаг. Гэтэл Есүс энэ чинь өгчилж байгаа нөхдөр бол Бурхан бол амьд ба өхөксдийн шүүгч гэж хэлсэн. Тэрээр энэ дэлхийд ирэхдээ Бурханы шүүлтийг хүмүүстд буулгахын тулд, үнэн зөвийг ялгахын тулд, зөв шудраг байдлыг тогтоохын тулд ирнэ гэж хэлж байгаа. Тэгэхээр Есүсийн дахин ирэлт бол энэ дэлхийг шүүлт байх юм. Зөв шударгыг тогтоох. Бурхан өөрийгөө энэ дэлхийг бүтээсэн бүтээгч болон энэ дэлхийн эзэн гэдгээ харуулахаар ирэх тийм өдөр байх болно гэж хэлж байгаа. За тэгвэл Есүсийг дахин ирэхэд тэр бол ганцаараа ирнэ гэж хэлээгүй. Түүнийг хэн дагалдаж ирэх вэ гэсэн асуулт байна. Матай номын 16 дугаар бүлгийн 27 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Учир нь хүний хүн Тэнгэр элч нарын хамт эцгийнхээ алдрын дотор ирж хүн бүрд үйлсийнхэн дагуу хариуг өгнө гэж хэлсэн. Яг хэлж байгаа нөхдөр бол хүний хүүгд нь Есүсийг хэлж байна. Тэнгэр элч нартай хамт ирнэ гэж хэлсэн. Тэгээд хүн бүрд үйлсийнхэн дагуу хариуг өгнө. Тэгэхээр Есүсийн дэлхийд ирэхдээ бүх тэнгэр элчнээ дагуулan ирнэ гэж хэлж байгаа. Өөр бас Матай номын 24 дугаар бүлгийн 31 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдсон хүмүүсийг буюу аврагдсан хүмүүсийг гэж хэлж байгаа. Бурханд итгэсэн хүмүүсийг тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл 4 салхинаас цуглуулахаар ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр Есүс дахин ирэх үедээ дэлхийг шүүхийн тулд ирнэ. Есүс энэ дэлхийд ирэхдээ тэнгэр элчнээ дагуулan ирнэ гэж хэлсэн. Мөн дээрээс нь Есүс энэ дэлхийд ирэхдээ аврагдсан хүмүүсийг цуглуулахын тулд дээшээ тэнгэрлөө авч явахын тулд цуглуулна гэж хэлсэн. Матай номын 25 дугаар бүлгийн 31 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Хүний хүн алдаа дуурсан бүх тэнгэр элчнэрийнхээ хамт ирж өөрийн сүр жавхланд сэнтидэ залрах болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бол Есүс Христ энэ дэлхийд ирээд өөрийгөө энэ орчлын ертөнцийн эзэн гэдгээ бодитойгоор харуулна. Өнөөдөр хүмүүс сонголт өгөгдсөн байна. Хүмүүс ямар амьдралд амьдрах уу, ямар үйлстэй байх уу гэдэг өөрсдөө сонгож амьдарч байгаа. Гэтэл энэ болгонд цаг хугацаа бий. Дэлхийн төгсгөлийн цаг үед Есүс шүүлт явуулна, аврагдсан хүмүүсээ тийшээ авч явна. Тэгээд өөрийгөө эзэн болохоо мэдүүлж хаан судал дээр сууна гэж хэлсэн. Тэгэхээр Христийн дахин ирэлт бол бодит үйл явдал байх болно. Энэ бол зүгээр нэг төсөөлөл маягийн үйл явдал биш. Бэлэгдлийн үйл явдал биш. Харин Есүс Христ бодитойгоор хүч чадлаа харуулan ирнэ гэж тэрээр амласан. Юу гэсэн үг гэхээр бол энэ дэлхийн хүмүүс Есүс Христийг ирж байгааг бодитойгоор харна. Энэ үйл явдал үнэхээр гайхамшигтай
үйл явдал байх болно. Яагаад вэ гэхээр бол хүн болгон нэгэн зэрэг дэлхийн аль ч өнцөгт байсан хамаагүй түүнийг олж харна гэж хэлж байгаа. Тэрээр бол бодиттойгоор энэ дэлхийд ирнэ. Тит гэдэг номын 2 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Ингэхдээ бид өөрсдийн агуу бурхан ба аврагч болох Есүс Христийн цог жавхланд илэрхийлэл хийгээд ерөөлт найдварыг хүлээдэг гэж хэлсэн. Тэрний үгс ихтэй бол бидний аврагч болох Есүс Христийг бид бодиттойгоор ирнэ гэж хүлээдэг. Бодиттойгоор ирнэ гэж мэддэг. Тэрээр бол зөв бэлэгдэл маягаар хаа нэгтээ нууцаар ирэхгүй, харин бодит байдлаар хүн болгонд харагдан ирнэ гэж хэлж байна. Христийн дахин ирэлт нь хувь хүн бүрд тохиолдох үйл явдал. Юу гэсэн үг вэ гэхээр бол хүн болгон энэ хүү үйл явдлыг мэднэ. Энэ үйл явдал хүн болгоны хувьд бол маш чухал үйл явдал байх болно. Зарим нэг нь бол гин буруугаа шүүлгэх, зарим нэг нь зөв шударга байдалтай шагналаа хүртэж авах. Тэгэхээр хүн болгоны үүсийг дагуу шүүж байгаа учраас хүн болгонтой холбоотой ийм үйл явдал байх болно гэж хэлж байгаа. Есүс Христийн ирэхийг хүн болгон харна. Хүн болгон Есүс Христийг ирэх үйл явдалтай холбогдно гэж хэлж байгаа. Есүс Христ энэ дэлхийгээс одоо буцсан явсан байдаг. Тэгээд Есүс дагалдагчныхаа яг нүдэн дээр бол дээшээ тэнгэр өөд өргөгдөн явсан. Энэ үед Есүсийн дагалдагч тэнгэр рүү хараа зогсож байтал нэгэн тэнгэр элч хурж ингэж хэлсэн байдаг. Галилийн элчүүдээ юунд та нар тэнгэр шилтэн зогсно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр даваачигдсан энэ Есүс нь та нарын харсан лугаа адил тийм буцаж ирнэ гэж хэлсэн. Үйлс номын 1:11 дэх ишлэл. Тэгэхээр Есүс Христ яг л дагалдагчныхаа нүдэн дээр бодиттойгоор нүдэнд нь харагдан дэше өргөгдсөн юм адил тэрээ дахин яг бодит биетэйгээр бас бууж ирнэ гэж хэлж байгаа. Христийн дахин ирэлт бол бүх хүмүүс харагдах үйл явдал болно. Хүн болгон харна гэсэн үг. Есүс Христийн ирэхийг бол зарим нэг нь хараад зарим нэг нь харахгүй өнгөрнө гэсэн үг биш. Хүн болгон Есүс Христийг ирэхийг харна. Илчлэлт гэдэг номын 1-р бүлгийн 7-р ишлэлээр ингэж хэлсэн байна. Харагтун тэр үйлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр түүнийг харнаа. Тэр үүлэн дээр суугаад ирнэ гэж. Тэр байтугай түүнийг жадалсан хүмүүс ч түүнийг харна. Дэлхийн бүх овгууд түүнээс болж гашуудна гэж хэлсэн. Энд чи юу гэж хэлж байгаа нөхдөр бол хүн болго харна. Сайнч бай, мууч бай бүх хүмүүс Есүс ирэхийг харна гэж хэлж байгаа. Тэгээд Матай номын 24-ийн 30 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Тэгээд хүний хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овг гашуудан уйлна гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг гэхээр бол дэлхийд болор муу үйлдэжсэн хүмүүс боломж өгсөр байхад Есүс Христийг хүлээн зөвшөөрөөгүй. Сайныг үйлдэх боломжийг авсаар байсан мөртлөө сайныг үйлдээгүй хүмүүс тэр шүүлт ирж тэр хүмүүс уйлан гашуудах болно гэсэн. Юу гэсэн үг гэхээр бол муу хүмүүс ч гэсэн Есүс Христийн дахин ирэлтийг харна гэсэн үг. Матай номын 24-ийн 30 дугаар ишлэлдээс хүний хүүг буюу Есүсийг Тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхландаар ирэхийг бүгд харна гэж хэлж байгаа. Юу гэхээр бид яг л бодиттойгоор түүнийг ирж байгааг харна. Христийн дахин ирэлт бол хүн бүд сонсогдох тийм үйл явдал байна. Юу гэсэн үг гэхээр бол Есүс Христийн ирэлт бол үнэхээр бодиттой энэ орчин ертөнцийн тэр урд өмнө тохиолдож байгаагүй жинхэнэ бодит хүн болгоны мэдэрч болох үз тийм үйл явдал гэсэн үг. Илчлэлт номын 16-гийн 18, 19, 20 дугаар ишлэлээр цахилгаан гэлбэж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Тэгээд арал бүр зогтож уулс олдсонгүй. Есүсийг ирэх үед дэлхийн төгсгөл болно гэж энэ хэлж байгаа. Хүн болгоны чихэнд аимшигтай дуу чимээ сонсогдож дэлхий бол ормонгороо эргэж хаасаагүй уулс толгод арлууд ч гэсэн живж өөрчлөгдөж эхэлнэ гэж хэлж байгаа. Энэ бол сонсогдохгүйгээр мэдэгдэхгүйгээр болох үйл явдал биш. Есүс Христийн ирэх үйл явдал үнэхээр энэ том үйл явдал болно. 1-р Тесалоник номын 4:16 дахь ишлэлдэр ингэж хэлсэн байна. Учир нь эзэн өөрөө тушаалын үхтэй. Тэрүүн Тэнгэрлэгчийн дуу ба Бурхны бүрээн дуунаа Тэнгэрээс бууж ирнэ гэж хэлсэн. Тэгээд Христийн дотор үхсдээс эхлээд амьлах болно. Тэгэхээр Есүс Христ ирэхэд маш хэмжээний дуу чимээ гарна гэсэн утгыг илэрхийлж байгаа.
Тухайн үед бол одоо дээр үед бүрээн дуу бол маш чанга дуу байж л дээ. Түүнтэй адилхан их хэмжээний дуу чимээ гараад Есүс Христийг ирээд одоо ирж байгааг мэдрэхгүй өнгөрөх хүн байхгүй гэж хэлсэн. Энэ үед бол Христэд итгэж нас барсан хүмүүс амьлах болно гэж хэлж байгаа. Бүр бушч хүртэл онгооно гэж хэлж байгаа. Тэгээ газар энэ тэндгүү хөдөлж нас барсан хүмүүсийг Бурхан амьлуулна гэж амласан. Дахин сэргээнэ гэж амласан. Тэгээд энэ бол үнэхээр хүмүүсийн мэдрэхгүй өнгөрөхийн аргагүй тийм үйл явдал болно гэж хэлж байгаа. Дэлхийн төгсгөлийн үйл явдал бол энэ дэлхийн хизээч урд юм үзээгүй тийм үйл явдал байна. 1-р Тесалоник номын 4:17 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж тэнхүү эзэнтэй үргэлж хамт байх болно гэж. Ёсогтөр Есүс Христийг ирэх үед бид бүхэн түүнтэй хамт өргөгдөнө гэсэн үг. Тэгээд бараг үүлэн дээр нь суун бид хамтдаа энэ дэлхийг орхино гэж хэлж байгаа. Тэгээд энэ дэлхийд сүрэл ирнэ. Энэ дэлхийд хүн амьдрах боломжгүй болох болно гэж хэлж байгаа. Цаашаа өргөжлүүлэн цөмөрө 1-р Коринф номын 15 дахь бүлгээс уншаад үзэх юм бол ингэж хэлсэн байна. Учир нь бүрээ дуугарч өөхөксөд одоо Есүс Христийг ирж их дуу чимээ гарах үед өөхөксөд үл муудах руу амьлуулагдаж бид ч өөрчлөгдөнө. Бидний энэ бие махбод өөрчлөгдөнө гэсэн үг. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь өөхөшгүйг өмсөх болно. Ёсогтөр бол бидний бие махбод өөрчлөгдөнө. Өнөөдрийн бидний энэ гимтэй бие махбод сул дараа бие махбод зөвхөн 80, 90, 60 насалдаг бие махбод маань цоошин болно гэсэн үг. Мөнх амьдралаар амьдардаг өвчин зовлонгүй төгс төгөлдөр тийм бие махбод болон өөрчлөгдөнө гэсэн үг. Тэгэхээр энэ үйл явдал бол хүн болгондоо холбоотой гэдэг нь үүнтэй холбоотой. Тэр биднийг өөрчлөх гэж ирнэ гэж хэлж байгаа. Харин харамсалтай зарим нэг хүмүүсийн хувьд энэ дахин ирэлт бол баяр хөөрөөр дүүрэн баяр одоо үйл явдал болно. Харин зарим нэг хүмүүсийн хувьд бол үнэхээр гашуудсан, сэтгэл зовсон, айдас, имээлтэр дүүрэн тийм цаг үе болно. Тэгэхээр Библиэр зарим нэг хүмүүс бол уншаад хэлдэг. Зарим хүмүүс Христийг хулгайчиг ирнэ гэж хэлдэг. Энэ юу гэсэн үг юм бэ гэж асууж байдаг. Энэ үг бол Есүс Христ хэрхэн ирэхийг биш. Харин хизээ ирэхийг илэрхийлсэн тийм бол ишлэл байна. Санаандгүйгээр гинэт ямар ч бэлтгэлгүй байхад хулгайч ирдэгтэй адилхан Есүсийн ирэлт ч гэсэн хүмүүсийг бодоогүй төсөөлөөгүй байхад бий болно гэж хэлсэн ийм утга санаа юм. Тэгээд бид бүхэн энэхүү үйл явдлыг хизээ болох вэ гэдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл Библиэлд бол энэ цаг үеийг яг хизээ болохыг хэн ч мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Зөвхөн эцгэл мэднэ. Буюу Бурхан мэднэ гэж хэлсэн. Христийн дахин ирэлт сүр жавхланд үйл явдал болно. Лук номын 21-р бүлгийн 27 дугаар ишлэлдээс дараа нь тэд хүч болон агуу сүр жавхлантайгаар үүлэн дээр залан ирэх хүний хүүг харна гэж хэлсэн. Маш гэл гэгээ цацалсан. Сүр жавхлантай тийм үйл явдал болно. Зарим нэг хүмүүс нь Есүс ирээд явцсан. Есүс ирсэн шүү дээ гэж хэлэх ямарч боломж байхгүй. Яагаад гэвэл дэлхийн төгсгөлийн үед Есүс зөвгөнсөн байдаг. Миний нэрээр хэлж та нарыг төрөлдүүлэх олон хүмүүс ирнэ шүү гэж хэлсэн. Хуурамч сугаал дэлхийн төгсгөлийн үед газар аавна. Бурхан удахгүй ирнэ. Дэлхийд төгснө. Эсвэл бурхан байхгүй гэсэн олон үзлүүд хаас өгөө тархна. Дэлхийн ихэнх хүмүүс зөвийг биш, үннийг биш, харин буруу хошуурн даах болно. Зарим нэг хүмүүс нь би телевизээр Есүсийг ирэхийг харсан гэж хэлэх тийм боломж байхгүй. Есүс энэ дэлхийд ирэхэд хүн болгон түүний ирж байгааг ажиглан харах болно. Тийм гайхамшигтай, ер бусын сүр жавхлантай ийм үйл явдал болно. Матай номын 24-р бүлгийн 24-р ишлэлдэр хуурамч Христүүд болон хуурамч иш үзүүлэгчид гарч ирж хэрэг боломжтой болвол сонгогдсдыг хүртэл аврагдсан хүмүүсийг хэлж байгаа. Төөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд гайхамшгуудыг харуулах болно гэж хэлсэн. Дэлхийн төгсгөлийн үед хүмүүсийг хурам эхлэхийн тулд Бурханаас холдуулж дэлхийн төгсгөлийн цагаас холдуулахын тулд бодол санааг нь өөрчлөхийн тулд олон үйл явдлууд болно. Эдгээр үйл явдлууд нь дэлхийн төгсгөл болж байна гэж хэлнэ.
Удахгүй дэлхийг сүрнэ гэж хэлнэ. Зарим нэг нь бол дэлхийн төгсгөл бол ирэхгүй гэж хэлнэ. Зарим нэг нь бүр хуурамч Христ байдлаар хүмүүст үзэгдэнэ гэж хэлсэн. Гэтэ бид Библийг уншаад үзэх юм бол шинж тэмдгүүдийг ойлгох боломжтой. Есүс хүн болгонд сонсогдгуцаар, хүн болгонд харагдахуцаар, сүр жавхлантайгаар, гайхамшигтайгаар энэ дэлхийн бүх хүмүүст мэдэгдэхүйцээр ирнэ гэж амласан. Тийм учраас бол түүний дахин ирэлтийг мэдрэхгүйгээр, ойлгохгүйгээр өнгөрөх боломж байхгүй гэж хэлж байна. Тийм учраас хурамч багш нар буюу иш үзүүлэгч зөнчнөөс болгоомжлогтун гэж хэлж байна. Матай номын 24-27 дугаар ишлэл дээрээс Есүс энэ тухай хэлсэн байдаг. Аянга зүүн зүгээс цахиж баруун зүгт гялбуулдаг шиг хүний хүүгийн буюу Есүсийн залж ирэх нь бас тийм байх болно гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ гэхээр бол аянга цаглахад шин хүн болгон хардаг шүү дээ. Үүнтэй адилхан түүний ирж байгааг хүн болгон олж харна. Хинч Есүс ирээд өнгөрсөн. Эсвэл Есүс ирсэн байна гэсэн ийм хуурамч сургаалыг бол заах боломжгүй гэсэн. Гисэн эдэж гисэн дэлхийн төгсгөлийн үед ийм сургаалуудыг хүмүүс хаасаагүй заасаар авах. Матай номын 24-ийн 26 дугаар ишлэл дээрээс хэрв тэд та нарт хараач тэр цүлд байна. Эсвэл бүү оч. Эсвэл хараач тэр дотоод өрөөнд байна гэвэл бүү итгэрэй гэж Есүс хэлсэн. Хүмүүс дэлхийн төгсгөлийн үед их хэмжээний хурам мэхлэлтийг хийн. Есүс ирсэн, ирж байна. Эсвэл ирэхгүй гэсэн ийм сургаалуудыг айлдна гэж хэлсэн. Тэр болгоноос танаа болгоомжлоорой. Эдгээр нь бол та бүхнийг мэхэлж байгаа мэхлэлт гэж хэлсэн. За тэгвэл Христийн дахин ирэлт нь хамгийн төгсгөлийн дэлхийн хамгийн шийдвэрлэх тийм үйл явдал байх болно. Есүс дагалдагчдтай хамт сууж байсан 2000 жилийн өмнө. Тэгээд дагалдагчид нь дэлхийн төгсгөлд юу болох вэ гэж асуухад, ямар шинж тэмдэг үзэгдэх вэ гэж асуухад Есүс олон шинж тэмдгүүдийг хэлсэн байдаг. Матай номын 24-р бүлэг дээр энэ тухай өгүүлсэн байгаа. Хаасаагүй дайн дажин болно гэж хэлсэн. Үндэстнийхээ эсрэг үндэстэн хоорондоо хүртэл дайтна. Улс орон хоорондоо бас дайтж эхэлнэ гэж хэлж байгаа. Тэгээ өнөөдрийн дэлхийн нөхцөл байдлыг та бүхэн ажиглаж байгаа. Дайн дажин багасахгүй, цөөрөхгүй, харин улам илүү ихссэн байгаа. Хаасаагүй дайн дажин явагдсан. Жишээлбэл Чечен, Ирак, Либер, Палестин, Пакистан, Судан, Кашмир. За тэгээд өнөөдрийн байдлаар гэх юм бол Африкт дайн дажин өрнөсөөр байна. Дээрээс нь бол Дундад Азид дайн дажин өрнөсөөр байна. Өмнөд Азид дайн дажин өрнөсөөр байна. Хаасаагүй дайн дажин өрнөсөөр болно гэж хэлсэн. Дэлхийн төгсгөлийн цаг үед улам илүү дайн дажны давтамж нь ихснэ. Улс орнууд бол байнга дайтаж бие биендээ дайсагнах тийм үйл ажиллагааг явуулна гэж хэлсэн. Амар тайван байгаа хөгжилтэй улс орнууд ч гэсэн дайн дажинд нэрвэгцээр байна. Хэдийгээр энэ бол яг бодит дайн биш боловч гэсэн эдгээр үйл явдлууд нь өнөөдөр болсоор байна. Гэхдээ хаасаагүй бас гамшиг бий болно гэж хэлсэн. Байгалийн гамшигуд бий болно. Газар хөдлөлт, хуу салхи. Тэгээд цунами гэх мэт гамшигуд бидний өмнө сонсож байгаагүй тийм сонин хачин зүйлсүүд ч гэсэн ихээр тохиолдох үед дэлхийн төгсгөл ойртож байна гэж ойлгож байна. Мөн дээрээс нь бол байгалийн гамшигуд хаасаагүй их богино давтамжтайгаар ирэх болно. Үер байна, үер усны гамшиг, гал байна. Мөн дээрээс нь бол байгалийн гэж үлч болох бүхэл гамшигуд хит хөөдрөх, хит халах. Тэгээд бол зуд зурхан гээд маш олон төрлийн гамшигуд хаасаагүй дэлхийн эргэн тойронд мэдрэгдэх болно. Христийн дахин ирэлтээ бол бүхнийг шийдвэрлэх тийм үйл явдал байх болно. Хамгийн сүүлчийн гэсэн. Хамгийн ер бусын ийм үйл явдал байх болно гэдэг тухай Библи өгүүлсэн байдаг. За Библиэр ингэж хэлсэн байна. Илчлэлт номын 6-гийн 15-16 дугаар ишлэл дээрээс. Дэлхийн хаад агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтнүүд боол хийгээд чөлөөд хүмүүр. Агуу болоод уулсын хавцалд нуугдцгаач. Уус ба хадан зохионуудад хандан бидэн дээр унаач гэж хэлэх болно гэжсэн. Дэлхийг удирддаг байсан хүмүүс. Энэ дэлхийг би эзэмшсэн гэж бодож байсан их баян хүмүүс. Бузар муугаар нэр нь алдаршсан хүмүүс. Сайныг хийх боломж байсан ч гэсэн бузар мууг хийгээд байсан хүмүүс. Бүгд Есүс Христ ирэх үед уул нуруулуу гүйлдэн энэ чулуу асга намайг дарж алаасаа хэмээн хашгиралтна гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл аимшигтай шүүлт тэднэр буун ирж байгаа учраас. Дэлхийн төгсгөлийн үед Есүс Христийг ирэх үед
Есүс Христийн нэрэлт бол бүхнийг шийдвэрлсэн байх болно. Бүх асуудлыг шийдсэн, үнэн зөвийг тогтоосон тийм үйл явдал байна. Юда гэдэг номын 14-15 дахь ишлэлдэр харагтун эзэн мянган ариун нэгэнтэйгээ ирвэ. Энэ бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулахаар ирэх юм агчилсан. Энэ югс үг гэхээр бол Есүс Христийн дэлхийд ирэхдээ шүүлтийг явуулахаар ирнэ гэж хэлж байна. Тэгэхээр энэ дэлхийд бол бодром мууг шүүж үнэн зөвийг тогтоохын тулд ирнэ гэж байна. Энэ дэлхийн төгсгөлийн үе буюу бүхнийг шийдвэрлэх маш онцгой цаг үе байна гэсэн үг. Олон хүмүүс Есүс Христийг ирнэ хэмээн хүлээж байгаа. Өнөөдөр хэрвээ бид бүхэн эргэн тойрны ажиглан харах юм бол дэлхийн төгсгөл маш ойрхон болсон юм шиг бидэнд санагдах болно. Хаас айгүй болж байгаа гамшигуд Есүсийн хэлсэн олон маш нарийн зөвгөнлүүд өнөөдөр биелсээр байгаа. Хэрвээ та Матай номын 24 дэх бүлгийг уншаад үзэх юм бол ёс бус байдал өссөнөөс болж хүмүүсийн хайр хөрнөө гэж хэлсэн байдаг. Тэгээд хаасайгүй Бурхны сайн мэдээ түгэх болно. Дэлхийн бүх хүнцэг болон сайн мэдээ түгээд хүн болгонд Есүс Христийг хүлээн зөвшөөрч аврагдах боломж үүсэх үед дэлхийн төгсгөл ирэх болно гэж хэлсэн. Гэхдээ нэг бодлын Есүс Христийн дахин ирэлт бидний хүлээж байгаа хүлээлт гэсэн үг. Энэ дэлхийд хүн болгонд сайн мэдээ төгж, хүн болгонд аврагдах боломж өгөгдсөн дээрээ хүн болгон аврагдах үгүй юу гэдэг сонголтоо хийсэн дээрээ Есүс ирнэ гэсэн тийм амлалтыг өгсөн. Тэгээд энэ цаг үе бол үнэхээр итгэл найдад дүүрэн цаг байх байл. Яагаад гэвэл бол шудраг зөвөнд тогтно. Бид бүхэн мөхөсгөн богинохон амьдралтай биш. Харин төгс мөнхийн амьдралыг өвлөн ав. Бид бүхэн дахин үхэж хагацах тийм аюулгүй болж эхэлнэ. Имлгүүд, оршуулгын газрууд эсвэл хүмүүсийг сэтгэл санаагаар сэргээдэг тийм газрууд байх шаардлагагүй бол бүх зүйл төгс төгөлдөр болж гим нүгэл алга болох. Есүс ийм л цаг мөчийг тесэн ядан хүлээж тэр энэ дэлхийд буцсан эрхийг тесэн ядан хүлээж бидэн лөө хандан өдөр болгон бидэрт бол өөрийнхөө үгийг хэлхийг хүсдэг. 2 дугаар Петр номын 3 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь түүний үгээр байгаа бөгөөд гал зориулагдсан бурханлаг бос хүмүүсийн шүүлт ба сүүлийн өдрийн төлөө хадгалж байгаа билээ гэж хэлсэн. Өнөөдрийн газар үйлд мөнхөд оршихгүй. Өнөөдөр энэ дэлхийд байгаа бозромоо үйл явдал үйлд мөнхөд байгаад байхгүй. Нэг л өдөр энэ болгоно дуусна. Тэгээд энэ цаг үе нь бол энэ дуусах цаг үе нь бол Есүс Христийн дахин ирэлтийн үе байх болно. Ийхүү энэ дэлхийг хуучилж, энэ дэлхийг сүрж дуусна гэж хэлж байгаа. Тэгээд Бурхан цоошин дэлхийг бидний төлөө бүтээж өгч бидний дахин тэр газар дээр мөнхөд амьдруулахаар суурьшуулна гэж хэлсэн. Тийм учраас Есүс Христийн дахин ирэлт бол сэтгэл өвдөх, айд санаа зовох биш. Харин улам илүү итгэл найдвартай байх, баяртай сайхан мэдээ. 2 дугаар Петр номын 3:13 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Харин түүний амлалтын дагуу бид зөвхт байдал оршдог шин тэнгэр, шин газрыг хүлээж байна гэж хэлсэн. Түүний амлалтын дагуу зөв шудраг байдал тогтсон шин дэлхий удахгүй ирэх гэж байна. Тэр шин дэлхий хизээ бий болох вэ гэвэл Есүс Христийн дахин ирэх үед бий болно гэсэн. Гэхдээ Есүс Христийн дахин ирэлт бол энэ дэлхийн үед хамгийн гэр бүлийн хамгийн гайхамшигтай, сүр жавхлантай хүн болгоны хүсэн хүлээж байгаа. Тэр шийдвэрүүдийг бий болгох хамгийн чухал үйл явдал болно. Илчлэлт номын 21-р бүлгийн 1-р ишлэлээр ингэж хэлсэн байна. Би шин тэнгэр, шин газрыг харлаа гэж хэлж байна. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож тэнгис байхгүй болов гэж хэлсэн. Бүх зүйлсийг шинчлэх, Бурханы хаан тулс ирэх ийм үйл явдлыг Есүсийн дахин ирэлт бий болох болно. Есүс энэ дэлхийд ирснээр энэ дэлхийд байгаа бүх асуудал шийдэгдэх болно. Өнөөдөр хүндрэлтэн бид бүхэн асуудлаа шийдэх гэж хичээж байгаа боловч гэсэн нэг асуудлыг шийдэл нөгөө асуудал руу орж байхад Есүс энэ бүх асуудлуудыг нэг мөр бүр мөсөн шийднэ гэж амласан. Түүний хаанчлал оршин тогтно тэрээр биднийг хаан ширээн дээр суулгаж биднийг өөрийн хэмжээнд хөгжүүлж аваачих болно гэж бол хэлсэн. Тэгээд Бурхан бидэнд өөртөө хамт мянган жил мөнхөд хамтдаа амьдрах тийм сайхан байрыг бэлтгэхээр явсан гэж амласан. Тэгэхээр энэ дэлхийд зовлон гамшиг улам илүү нэмэгдэх үед та сэтгэлээр битгий унаа.
Таны амьдралд олон асуудал бэрхшээлүүд, даван гарахын аргагүй олон хэцүү дарамтууд бий болоход та сэтгэлээр унах хэрэггүй. Яагаад вэ гэхээр бол Есүс таныг сонсож байгаа. Тэрээр удахгүй буцаж ирнэ гэж хэлсэн. Энэ дэлхийн бүхэл сэтгэл зовоосон асуудлуудыг шийдвэрлэж бидэнд мөнхийн амийг өгнө гэж хэлсэн. Тэгээд Есүсийн зөвгөнсний дагуу тэрээр үйл хөлөглөн хэдэн сая тэрбум Тэнгэр элчнэрээ дагуулan энэ дэлхийд сонгогдсон хүмүүс буюу Есүс Христийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг аварна гэж хэлсэн. Дэлхийн төгсгөл ойлцсон байна. Өнөөдөр бидний эргэн тойронд болж байгаа бүх үйл явдлууд удахгүй энэ дэлхий сүрнэ гэдгийг мэдүүлж байгаа. Хэрвээ та Есүс Христийн зөвгөнлүүдийг судалж үзээд улам илүү наривчлан үзэх юм бол бид дэлхийн төгсгөлийн хамгийн сүүлчийн цаг үед амьдарч байна гэсэн үг. Цааш та бас эзэн Есүс Христийг таньж мэдээд түүнд өөрийнхөө амьдралыг зориулаач гэж хүсэж байна. Цаг их богинохон болсон байна. Танд амьдралдаа сонголт гаргах тийм боломж ирсэн байна. Та Есүс Христийн дуудаж байгаа тэр дуудлагыг хүлээн зөвшөөрөөч. Тийм ээ Есүс минь. Би өөрийнхөө гим нүгэлтэй амьдралыг ойлгож хүлээн зөвшөөрж, би гим нүгэлтэй амьдралаа өөрчлөлмөр өгнө гэсэн тийм хүслээр Есүс Христэд хандаас. Тэгээ таныг сонсож, таныг хүлээн авч, таныг өөрчлөн шинчлэхийг хүсэж байгаа. Тэгээд хэрвээ танд асуулт байгаа бол хэрвээ та бидэнтэй холбогдож энэ талаар улам илүү гүнзгий судлахыг хүсэж байгаа бол Есүс Христийн хайрыг мэдрэхийг хүсэж байгаа бол та доор байгаа хаягаар бидэнтэй холбоо олж, доор байгаа хаягаар бидэнтэй хандаж Есүс Христийн талаар улам илүү таньж мэдээсэй гэж хүсэж. Бурхан таныг их болтугай.